Энэ Монголын тусгаалав бүрэн хяналтаас гарлаа. Улс төрийн илэрхий үйл ажиллагаа явуулдаг боллоо. Улс төрийн сонгуульд гадныхныг оролцуулж тагн турших үйл ажиллагаа явуулж нэр төр албан тушаалын хөшөөрөг болгож ашигладаг боллоо. Энэ сая ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр илэрхийл мэдрэгдээд байсан. Хэд хэдэн удаагийн ийм шалгаж учрыг олох ёстой асуудал энд байгаа. Тэр нэг янз янзын телевизээр гарсан бичлэг, тэр Ганбаатар гэдэг хүний 50 сая вон, дараа нь тэр хоёр хүний бичлэг гээд ийм юмнуудыг шалгаж учрыг олох хэрэгтэй шүү дээ. Ингээд байх ёстой мó. Бацандан нарын 21 гишүүний гар үсгийг зурсан томилгооны нийтийн сонсгол хийя гэдэг энэ ирсэн бичгийн дагуу бол нийтийн сонсгол хийх боломжгүй гэж хамгийн газар хууль зүйн талаас ингэ тайлбар өгч байна. Гэхдээ тэр томилгооны асуудалтай холбогдуулсан нийтийн сонсгол гэсэн Бацандан гишүүний тэр хуулийн зүйл заалтаар бол өнөөдөр тэр гормын саналаар энэ асуудлыг эндээс хасах нь бол боломжгүй байна. Одоо байдлаа бүр улс төрийн сонгуулийн үеэр гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж улс төрчдийг тагдан туршдаг, сонгуульд нөлөөлдөг ийм юм болж хувирсан.